гэж байна. Тэгээд энэ бид нар ирээдүйг бас ингэж харж байгаа юм л да. Тэгээд энэ залуу мужтын сургууль байгуулнаа, залуу мужтын энэ политехник коллеж мэргэжлийн сургуулиуд өндөөр залуу мужтын тариаланчлалын бэлтгэнэ гэдэг ингэж байгаа шүү дээ. Та тэрийг юу гэж боддээ? Тийм болох уу? Тэр биш дээ. Нэг бүгднийг цуглуулж аваад ч аймгийн төв дээр нэг мужтын сургууль хийгээд тэр энэ бол утгагүй байхгүй юу? Бас нэг хөндөрүүлж байгаа хэлбэр эндээс тэр чинь сурахгүй л багтаа сураагүй зүйлийг бол ер нь сурахгүй шүү дээ, тийм. Яагаад ч сурах гэсэн. Тэгэхээр энэ сумдар одоо танаа тэр сургалтыг манайхны энэ насны туршийн боловсрол төвдгийг бэхжүүлэх хэрэгтэй байхгүй. Бэхжүүлэх хэрэгтэй. Тэгээд байгууллагын үйлдэл холбоог нь бид нар ингэж яваад энэ чинь мал эмнэлэг байж байна. Тийм ээ. Хүн эмнэлэг нь байна. Одоо бүхэн үнэтэй холбоотой хүн зүйл байж байгаа шүү дээ. Энд нь залуу мужтын сургалтыг сумдан байгуулах. Сум тэр залуу тренинжтэй гэж шүү дээ. Одоо манайх ч юм бол газар тренингийн өргөмж нутгалтаас тийм. Тэгэхээр залуу тренинжтийг бол энд л бэлтгэх. Заавал тренинж гэсэн мэрэгжил биш шүү дээ. Бүх хүн дэрийнхээ гадна жинсний мод төрчихдэг байх хэрэгтэй. Харсан бүтэн шин амралтын ирээд нэг арчилдаг. Өөр хүүхдүүдтэй тэндээ явдаг. Манай боломж нь одоо тэгээд тогтоод ирж шүү. Тухайлбал би их чинь 5 ачтаа 5 мод тэрээр 25 мод. Тэд нар 30 хүрэхэд одоо тэр чинь 45 мод болгоцсон л явна. Явна шүү дээ. Тэгээд нөгөө хүүхд чинь 100 өөрөө тэнгээ арчлан, өөрөө тэнгээ түүж, жимсийг мэднэ. Тэ өрөөлдөгн энэ бол хөдөлмөрийн одоо юм шиг тий болж байгаа байхгүй. Тийм юм байгаамаа. Тэгээд манай монголчууд энэ нүүдлийн малаж яг хөдөж байгаа хөгжүүлэх асуудал дээр бол их онцгой гаргалсан байна. Манай үнэхээр хоцорч одоо ерөөс юм хөдөж талаарх Монгол төрийн бодлого алдагдаад байгаа байхгүй. Доголж эхэллээ. Тэгэхээр л доглоод эхэлчихэ. Өнөө нөгөө их сайхан Монгол Улсын хөдөлмөрийн баатар төрийн сонирхолд алдар томчны нөгөө цогтгэл. Тэр нөгөө их тэр малаа тэр отон нүдлээр таргалуулдаг. Тийм ээ. Одоо ч отон нүдэл явах тухай байхгүй. Танай хавийн алтай энэ говийн энэ утгууд байгаа болохоос одоо өөр бусад газрууд бол гэж отор нүгэлтэй 100 км 300 км явдаг юм байхгүй болсон биш. Одоо манай чинь байдаг нэг талдаа 300 км гэж болохгүй. Нэг талдаа 300. Одоо нэг талдаа 300 км нүүж батруулж байна шүү дээ. Тий. Өвлжинээсээ цуссан хүртэл нэг талдаа 300. Жил 600 км газар тэр хүмүүс нүүж байгаа юм. Түүний буянд тэр манай байдаг багт 16 оны 100 хэдэн оны цод үлээ тэр цодор тэр байдаг багаас нэгч малчд хоног гаргаагүй. Одоо хамгийн их олон малтай манай тэр байдаг багийн тэр мал хүртэл өвчир болж шít. Тэгээ шít. Тийм тэр говийг туулж байна. Тийм ээ. Тэр говийг туулж одоо бүх зөвхөн тэр байдаг бүгдийн юм дөрвж. 300 км чинь үгүй нэг талын баг аймаг орхон шүү дээ. Чи бодомжтой авсаг явсаар байгаа даа зарсалтай ажиллана. Одоо Монгол Улсын хэлний баруун байгалийн нөгөө тулгуурлалт гэдэг чинь алдар тэр байдаг чинь үгүй. Одоо энэ Монголын улаан даваа хурч зосч байгаа. Тэгээд энэ бүх түүх бол энэ богинохон хугацаанд яригдж байгаа боловч мэдээж хэрэг энэ Монгол түмний малчин заяа одоо удам одоо бидний цуснд монголчууд бидний цуснд мянган жилээр бичигдэж ирсэн малчин заяа удмыг бид аль болоход авч үлдэхийн төлөө явах хэрэгтэй. Энэ яг гэвэл бидний ген дотор одоо ингээд бичигдсэн зүйл. Энийг хэрвээ арилгах юм бол бид энийг сургуулиар олдог гэдэг биш. Энэ бол цуснд нь төрөмөл байдаг зүйлийг авч үлдэхийн төлөө бид хичээх хэрэгтэй. Энэ нүүдэлчин Монгол захирал сүлжээний одоо гол утга бол биологи талаасаа, хүн талаасаа танд байгаа, биед чинь байгаа, удмаарчин өгөгдсөн баялгаа авч үлдээч л гэсэн утга юм байна. Тэгэхээр би таныг тэр мундаг сургуульд яв, тэр мундаг хоол унд дээр тэр сайхан бол гэсэн зүйл ерөөсөө яриаг. Тэгэхээр
таны энэ хийгээд энэ олон жил хийгээд ирсэн Ахмад багш энэ одоо сургууль мөгжүүлэгч дээр нь одоо сум орон нутгийг олон жил 10 гаруй жил удирдсан энэ хүн амнаас өнөөдөр бид сонсч байна. Энэ боловсрол бол хүмүүнлэг байх. Дээр нь бид хөдөө орон нутаг аслагдсан газар бууд газар байгаа улсууд бол малын буюу хөдөө аж ахуйгаа хөгжүүлж иж бид цаашдын хөгжил ирэх нэ. Энийг хөгжлийг гол суурь нь юу юм бэ гэхээр хөгжлийг залуу хүн ацардаг юм аа. Залуу хүн гэдэг нь одоо бидний өнөөдрийн үр хүүхэд гэсэн үг. Өнөөдөр дөнгөж төрөө явж байгаа 10 хүртэлх насны хүүхдүүд голчлон одоо гол үндэс суурь өрхийн хүмүүжил, өөрийн хүүхдийн хүмүүжил, хүмүүнлэг байх, хүн хайрлах, нэг нэгээ дээдлэг хүндлэг ахмадыгаа асрах энэ зүйлийг л бид чамбайхан суулгаа заагаад өгчхүүд Эрдэнэ номыг нь бол бид яаж заах нь вэ шүү. Тэгээ энэ хүмүүнлэг байх энэ ёсыг одоо энэ сум орон нутагт энэ булган суманд энэ олон жил хийгээд ирсэн багш маань энд хийж бай. Би бол энэ алс хол ингээд яваад ирсэн одоо миний бас нэг хэрэг зэрэг бүтлээ гэж би дотроо бодож байгаа. Яг үгээр энэ бодхон газар гэдэг байгаа мөртлөө 10,000 хүнтэй. Тэгээ Монгол алтан өөр талдаа гарсан энэ сайхан нутагт Монголд ургадгүй бүх зүйл энд л ургадаг гэж байгаа. Тэгээ ийм газар буянтай газар ирж энэ буянтай хүнтэй уулзж авах би таатай байна. Таны одоо ингээд ажилтчин амжилт тэгээд амьдралчин ирүүлэг сайхныг хүсье. Танаа хамт олонд амжилтыг хүсье. Тэгээ манай нүүдэлчин Монгол захим сүлжээд ингээд холбогдоод ороороо. Тэгээ хэдүүлээ хамтдаа нутаг орон хамаагүй шүү дээ. Та бүхэн захим гэдэг чинь 3 өнгийн зайны уулзна гэсэн үг шүү. Тэгээд энэ нэвтрүүлгээрээ би энэ болгон сум гэж байгаа юм биш. Зүгээр Монгол орны хаач ицсэн яг л энэ төр зураг байгаасаа бид нар энэ байгаа ч байх. Тэгэхээр бид нар энэ очсон газраас болгоноос нэвтрүүлэг хийн. Гэхдээ энэ очсон газар болгонд ийм хүмүүс байдаг юм аа гэдгийг би та нарт бас үзүүлье гэж бодсон. Үзүүлчихэж байна. Тэгээ дараагийн нэвтрүүлгээр бидний нэвтрүүлгийг өргөжүүлнэ. Булган сум маань ингээд бид нар өнөөдөр явж байгаа боловч булган сум маань байнгын цахим холбоотой боллоо гэж би дотроо бодож байна. За ингээд танд их баярлалаа. За баярлалаа. Ингээд сайн сууж байгаараа. За баярлалаа. Та дараа нь ингээд болцоо гарвал дарамтд очиод манад ачаараа. Тэгээ бид нар 6 гай хичээл төрсөн талбайтай байсан. Энэ сайн би ирэхэд харлаа. Үүнээс хадалт байгаа. Хиймэл нуур хийгээд ингээд усан оруулаад нөгөө шорон зам тавихад авсан. Шорон карьерийн нөхөн. Тэнгэр чи дүүргэлт. Тэнгэр чи ус оруулаад ингээд үрхэж чинь. Нуур болчих чинь. Иргэн доорн цэцэрэг урсны төвлөлтөй болчихсон. Энэ хөөхтүүд ч юмс ингээд хаяа нэг хурц мөрз бариулээд төмс ногоо төрүүлээд төмс ногоо хураалгаж яваад бас ингээд ажилладаг. Тэгэхээр одоо энэ хүүхдүүд чинь биднийг сургууль сургахад хөдөлмөр туслан гэдэг нэг явдаг байлаа. Дараа нь сангийн аж ахуй гэж явуулдаг байлаа тийм ээ. Одоо тэр байхгүй болсон. Тэгээд хөдөлмөрөөр хүмүүжүүл гэдгийг л өрх гэр дотор нь өгөх хэрэгтэй. Багш хүн одоо хөдөлмөрөөр бид нар багш нар хичнээн заагаад эцэг их эхлүүлээд бид нар үргэлжлүүлж явах хэрэгтэй. Тэгэхээр бид нар хичээлийн цаг оногдсон 6 цаг оны 4 цаг дотор хөдөлмөр заагаад байдаг. Очиход гэртэн заахгүй бол тэр чинь гол уурхай гэр шүү дээ. Тэгээд бид хөдөлмөр гэдэг юм чинь ухаан суулгадаг. Тэгээд дээрээс нь одоо биеийн хүчний хөгжил мөч хөдөлтэй тарих биеийн хүчний хөгжил бас өөр болдог. Ийм л юм л одоо бид нар чинь 10 дугаар ангид байх чинь ургацанд явна. Хадлын чулуун хашаа барьна. Ус хараар явдаг байл ш. Оюутан байх чи одоо 2 сар гарнаар явдаг байсан. Уртаа ингээд явхлаар 2 сар хагас явдаг байсан. Тэр чинь хизээч муу юм болов. Болоогүй. Уртад сангийн аж ахуйд одоо ингээд шинэ оюутнуудад ингээд сонирхолтой 2 сар гарan ажиллаад ирэхэд тэр сангийн аж ахуйд 18 аймагаас ирсэн хүүхдүүд цуглаад эхнийх нь гэр бүлүүд баг болоод уртад явхад тэгдэг байлээ шүү дээ. Их сургууль 4 жил байхад их сайхан хөдөлмөрөөр таниулдаг байсан. Жинхэнэ нөхрөлөл хэн ажилтаа, хэн ухаантай, хэн бяртай, хэн амин хөвөө боддгоо, хэн нийтч өгдөг бол нэгдүгээр ингэ авах. Ажилцэг сангийн чугас мэдээд ирдэг байлээ шүү дээ. Тэгээд үнэч байсан. Бид нар чинь тэгээд энийг ингээд ярихлаар 2 хуучин 2 буурал ястаа нэг өөрийнхөө дураар ярьжийнэ гэж байгаа. Энэ яг хөө энэ нэвтрүүлэг маань өөрөө их энгийн яваасаа гэж би боддог.
мэдээж хэрэг дотор нь оруулсан зүйлээс бид нар аль болох хасахгүй төлөөл явдаг. Гэтэ ингээд сэтгэлээ тайван ярина гэдэг бол нэг үтгэл нэг хэдэн цагаар ярьсан байдаг. Тэгээд өнөөдөр үнэхээр бас нэг азавшаалтай далаа ийм буйнаар бас нэг сайхан үнэтэй уулз танилцлаа. Тэгээд булган нутаг бол үнэхээр бас өгөөчтэй сайхан нутаг юм байна. Тэгээд энд ирсэндээ тантай уулзтай үнэхээр баяртай. Би бас хэрэг. Тий. За тэгээд энэ одоо манайх дэлхийн 21 орноос үзэж байгаа юм байлээ бас. Тэгэхээр та одоо энэ монголчуудаа энэ гадна харь сууж байгаа ч байна уу, одоо илгэн нэг байна уу, буряд үзэж байна уу, өвөр Монголд энийг бас харах бах. Тэгэхээр та энэ дэлгэцэн хандаад энэ монголчуудаа юу гэж хэлмээр байна? Энэ дэлхийн даяар тархан суурьж амьдарч байгаа. Тэгээд монголчуудаа энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд үнэхээр ийм Монгол гүний хөвцөө яг их сайхан юм аа. Би бас ингэж боддог. Би нэг Германд явж байгаад явлаа. Би нэг фермерийн фармаар нэлээд явдаг байхгүй. Тэгсэн манай энэ монголчуудын миний үнэхээр нь бол гайхам биш. Яагаад гэвэл бид нар чи малаа ингээд 4-500-аар ингээд суурилт. Гэрийнхээ гадна авчиж зүгээр эзэн орчихдаг. Гэрийнхээ гадна гэртээ нохонд итгэж сайхан утчихдаг. Өглөө босоод 400-800 хаашаага нь ялаа хариулах өгдөг бол тэр хүний дурын асуудал болсон. Амд нэг тэр суур малаа хариулж явахдаа номоо унших уу, дуугаад хэлэх үү тэр хүний өрийн асуудал. Үнэхээр бас юм чинь хэрэгчлөө ийм сайхан гэж одоо ерөөсөө гэж боддоо шүү дээ. Тэгээд манай энэ Монголын Монгол Монголын өв соёл одоо битгий ингэж явуулчихаасаа устчихаасаа тийм энэ одоо энэ нийгэмд улам сайхан одоо энэ одоо хөгжөө. Үнэхээр монголчууд бол бас ингээд бидний нүүдчин соёлоор бахархаа ийм малчин удмаараа бахархаа тэгээд ингээд явчих юм бол Монголд бол одоо чихгүй юм гэж юм аа санаа зовх юм бол бид нар үлбэрч өгшгүй өсөж өгшгүй ийм л байж таа. Тэгээд нэг монголчуудаа сайхныг өрөө бид нар бүгдээрээ ийм үтэлээ ингэж явж явах хэрэгтэй гэдэг зүйлийг хэлээд ийм сэтгэлийн эрүүлээ таньдас байлаа. За эрүүлэр болгоо. За ингээд Нүүлчин Монгол цахим сүлжээнийхээ төр баяртай би дараагийнхаа дайн замдаа ингээд гарлаа. Тэгээд энэ явж байгаа явцаасаа би та нарт ингээд үргээд мэдээлэл өгөөд авчихнаа. За баяртай. За, өстой сайхан дуулт юм байна манай хүмүүс. За, баярлалаа. Энэ Нүүлчин монголчуудын цахим сүлжээгээд манай одоо тавсрам гэдэг хүн ингэ явж байгаа. Тэгээ маш их ажил хийж байгаа юм байна. Багийн Монголд Нүүлчин монголчуудын маш их ажил хийж байгаа. Сайн зөндөө юм байна. Тэгээд энэ хүмүүс Нүүлчин Монголын өв соёлыг Монгол таяар гэж сурахын төлөө малчин хүмүүсийн Монгол соёлын төлөө одоо ингэж хөдөө малчин өөрөө бол маш өндөр боловсролтой ийм хүмүүсүүд ингэж байд юм байна.